Овсонбор аймагт Монголын хөл бөмбөгийн холбооны эдэрчүүдийн U15, U17 насны 2017 оны улсын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шат болох зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн эхэлжээ. Тэмцээний нээлтэнд аймгийн засаг даргын орлогч Бэлэг Гүмбэрл, аймгийн засаг даргын тамгын газрын дарга Содном, аймгийн биеийн тамир спортын газрын дарга Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Цэдэн Содном, Монголын хөл бөмбөгийн холбооны мэрэгжилтэн тэмцээний ерөнхий шүүгч Мегмар Сүрэнаар оролцож тэмцээнд оролцогч баг тамирчдад мэдчилгээ дэвшүүлэн амжилт хүслээ. Манай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд биеийн тамир спортыг хөгжүүлэх, тэр дундаа хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэхэд ихээхэн анхааран ажиллаж байгаагийн нэгэн тод жишээ нь тус тэмцээнийг аймагтаа 2 дахь удаага зохион байгуулж байгаа явдал юм. За манай аймаг өнгөрсөн жилүүдэд орон нутгийн хөгжил сангаараа Сүмбэр гард гэдэг энэ талбайтай болсон байгаа. За мөн одоо хөл бөмбөгийн талбайтай болсон. Энэ жирчээрээ одоо хөл бөмбөгийн спорт бол Говьсүмбэр аймагт хөгжих боломж нь нэгдсэн байгаа. За энэ тэмцээн бол 2 дахь жилдээ явагдаж байна. За одоо энэ бол улсын аварга шалгаруулах тэмцээний өмнөх зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээн байна. За энэ тэмцээнд Дорногой, Өмнөгой, Хинти, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр гэсэн аймагуудаас одоо баг тамирчид маань U15, U17 насны ангилалд оролцож байна. Тэгээ энийг бол одоо аймгийн засаг даргын тамгын газар биеийн тамирын спортыг хөгжүүлэх хөтөлбөрөөс бас санхүүжүүлээд биеийн тамирын спортын газартайгаа хамтраад ингээд зохион байгуулж байгаамаа. За манай аймгийн хувьд бол залуу аймаг ч гэсэн одоо бас спортын бодлогын хувьд бол нэгэн зэгцтэй бас улсын хэмжээнд бол бас тамирчдын хувьд бол бас бэлтгэл сургууль сайтад оролцдог байгаа. За тэгээ манай аймаг бол хөлбөмбөгийн сүүлийн 4 жилд бол анхаарал тавьсан дүнд бол за хөлбөмбөгийн сайхан стандарт батаа тамирчдын өнгөрсөн жил бол энэ бүсийн хэмжээнээс бол нэг баг маань нэгээр шалгарсан, нэг баг гурван шалгарсан улсын аварга хэрэг авсан байгаа. Энэ жилийн хувьд бол манайх бас 2 багтаа улсын эхний тоглолтоо бол манай дунд насны хүүхдүүд бол энэ аймаг 10-0-оор өдсөн цаг хэмжээнд зүйлсэн байлтаа одоо тоглолт. Энэ удаагийн зүүн бүсийн эдэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд гүн урсгал дасгалжуулагчтай Дорногов аймгийн U15, U17 насны ангиллын баг тамирчид, Өсөх баяр дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн U15 насны ангиллын баг тамирчид, Батцайхан дасгалжуулагчтай Өмнөгов аймгийн U15 насны баг тамирчид, Од баяр дасгалжуулагчтай Хинти аймгийн U15 насны ангиллын баг тамирчид, Маргад Эрдэнэ дасгалжуулагчтай Дорнод аймгийн U15 насны баг тамирчид, Буян тогтох дасгалжуулагчтай Говьсүмбэр аймгийн U15, U17 насны баг тамирчдын 6 аймгийн 8 багийн дунд аваргуудаа тодруулах юм байна. Манай аймгийн хувьд эхний тоглолтоо Хинти аймгийн багтай хийж 10 тгийн харьцаатайгаар хожил байгуулсан байна. Та бүхнийг амралтын өдрүүдэд тус тэмцээнийг үзэж сонирхон баг тамирчдаа дэмжихийг урьж байна.